чөтгөрийн UFC 300 дээр ийм зүйл болно гэдгийг хинч төсөөлөөгүй. Тэр одоо мэрэгжлийн болсон. Бурхан минь ямар хараал ийдсэн зүйл нь болоод байна. Хөнгөн жингийн дэлхийн хамгийн шилдэг дулаанч гэж хэлэхэд хэлцэхгүй. Тэр бол алуурчин, тийм ээ. Тэр зүгээр л алуурчин. Чи энийг харсан бол яг одоо бэлтгэлдээ оргож хэлье. Топурия, би энд байна. Аль нь хийцгээ өгшөө. Биний амьдралдаа харж байсан хамгийн аимшигтай цохилт. Тэгвэл энэ удаад та бүхэн тайлцуулах дараагийн хүнд нудрахтан бол би одоо мэрэгжлийн болсон намайг хамгийн шилдэг тулаанч гэж хэлэхэд болно. Чи тэгэж бодож байна уу? Тэгвэл торонд хэн намд үлдэх үзье өгшөө. Тэр өөрийгөө хэн бэ гэдгийг бүгдэнд нь аль хэдийн харуулчихсан. Түүнд эргэлзэх юм юу ч байхгүй. Тэр зүгээр л дивжин дээр бүгдийг дуусгадаг алуурчин машин. Аимшигтай хар дарсан зүуд. 16 ялалт нэг ч ялагдaltaгүй. 6 хүнд цохилт 8 өчөлт боолт. Хөнгөн жинд мөн хаанчсан Илья Топурия. Ингээд та түүний талаар нулимс урсгасан, сэтгэл хөдлөсөн, мөн сэтгэл эмзэглүүлсэн дугаарыг үзэхэд бэлэн үү? Натууд ихлээд subscribe дарчих. Дарчихсан уу? За тэгвэл эхлэе. Энэ жил 28 настай нэг ч ялагдaltaгүй яваа хөнгөн жинд хаанчилж байгаа тулаанч. Босоод нэг зүйл хийх гэнэ. Энэ залуу замдаа таарсан бүх өрсөлдөгчөө ядах юмгүй дуусгасан. Бүх газар л төвшин гэж байдаг, тийм ээ төвшин. Харин оргилд нь би байх бол топуро бол зүгээр л мангас. Тийм ээ, тэр бол хар дарсан зүуд. Тийм ээ, ямар ч эргэлзэх зүйлгүй аюултай залуу. Би бол боксоор шилтгэн, барилдаанд ч аюултай, газар хөвцөн ч аюултай. Тийм ээ, би бол аюултай залуу. Түүний хийж байсан хамгийн том дуудлагуудын нэг бол энэ цагийн шилдэг тулаанч, шилдэг авраг Александр Волконовский. Тэр надад хүрэх ямар ч боломж байхгүй. Би түүнийг цогж унгаах төлөвлөгөө гаргачихсан байгаа. Би түүнийг тэр доролт дуусгана. Чи энд ирэхдээ ямар чөтгөрийн хувцас өмсчихсэн юм бэ? Наад байдлаас чинь харахад чи тэтгэвртэй гарахад бэлэн болчихсон харагдаж байна. Тэр ёстой чөтгөрийн гимээр өөртөө ихтэй харагдаж байна. Энэ бол миний хүрэх цэг. Би зөвхөн авраг болохын төлөө л төрсөн. Тэр хараал идсэн өлөгч шиг харагдаж байна. Алуурчинтай киноны гол дүр шиг. Харин та нарт энэ залуу хэн нэг санагдуулж байна. Хаан ч буцаад ирлээ. Тэр тухайн үед үнэхээр галзуу саагж байсан Конор Макгрегоос өөрсгөө харагдаж байна. Би чамайг нэгдүгээр үйдэл дуусгах нь асуудалгүй. Тэд бүгд намайг дуурайж хувцалсан байна. Тэд бүгд л над шиг болохыг хүсэж байна. Хоёр дахь Конор Макгрегор энэ холбоонд дахиад гараад ирлээ гэдэгтээ та санал нийлж байна уу? Миний зорилго бол энэ холбооны супер авраг болох. Миний зорилго бол UFC холбооны авраг болох тийм ээ. Тэгээд одоо олж байгаагаасаа илүү мөнгө олох. Тийм ээ, энэ зорилго бол би тулааны спортоос явах хүртэл хүчинтэй хэвээрэл байх болно. Тийм ээ, энэ зүйл биелэлээ олох болно. Тийм ээ, тун удахгүй та үнийг харах болно. 2015 онд Конор Макгрегор Чад Мендесийг хүн цогцолтоор ялж түр аврагын бүсний эзэн болж байсан. Mendes to become the interim UFC featherweight champion. Би намайг дэмжиж байсан бүх хүнд мөн Ирландуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ залуу жирийн хинэгнээс 2 жингийн бүсний аврагын эзэн болсон. 2015 онд Конор Макгрегор дэлхийн авраг болоод гялцж явхад Илья Топурия дөнгөж анхны профешнл тулаанаа хийж байсан. Чи эхнийхээ тулаан дээр хэр их сандарсан бэ? Оо бурхан минь, би зүгээр л салганаж байсан, зүгээр л буцаад гүйчихмээр байлаа. Би энд ямар ч хөтгөрөө хийж байгаа юм бэ гэдэл. Би яагаад онц сураагүй юм бэ гэдэл харамсаж байсан. Бас яагаад хав ээжийнхээ үгийг сонсоогүй юм бэ гэдэл. Тэгвэл тэр анхны тулаан дээр топураа өрсөлдөгчийнхээ ард нь гараад түүнд өвдөлт гэж юу байдгийг жинхэнэ мэдрүүлж байсан. Бодлого тэр болтны барьц руу шилжиж өрсөлдөгчөө гурвалжин боолохоор нэг түүний хоёр дахь тулааныг гүйцэтгэл гэвэл ердөө 1 минут 3 секундэд өрсөлдөгчөө боож дуусгаж байсан. Миний тулааны үндсэн суурь бол барилдаан. Би хийхтэй тулаанд дуртай. Би хүсвэл өрсөлдөгчийнхөө гарыг хугалж чадна, хөлийг нь хугалж чадна. Бас хүзүүгээд л ер нь юу л бол юу хийж чадна. Надад үннийг хэлэхэд шүүгчийн хэрэг байхгүй. Тэд намайг толгодож байхад сэндвич идээд сууж байж болно. Тэгвэл энэ залуу тэгтлээ алдар нэрт хүрэх гэж бусад шиг ундаг дугуй унаж, бөөргөр идэж зул сарын баяраар Санта өвөөд захидал илгээж, билгээ хүлээж авдаг байсан гэж та нар бодож байна уу? Би 6 нас хүртлээр Германд амьдарч байсан. Гэхдээ би төдийлэн сайн сандаггүй юм. Ердөө 6 настай байсан болохоор тухайн үед жудогийн секцэнд Германд явдаг байлаа. Тэгээд хүүхдүүдийн янз бүрийн тэмцээнд оролцсон, карате класс гэж тухайн үед тэр суур маань тавигдаж байсан. Тэгвэл тэрний санахгүй байгаа 6 наснаас хойш амьдралд түүнийг хар дарсан зүуднээс ч дор амьдрал хүлээж байсан гэвэл та итгэхгүй. Түүнийг дэлхийн хамгийн шилдэг зүн бэлэгтэн ч зөгнөж чадаагүй. Би эхлээд Германд амьдарч байгаад намайг 7 нас хүрэх үед манай гэр бүл гүрж рүү нүүцгээсэн. Бид юу ч үгүй л тэнд очисон. Би ундаг дугуй мөрөөдөгч боломж байхгүйгээ боддоо. Боломж байвал ганц 2 удаа гууж дугуй ундаг.
Би тэнд Грэсэ Рома барилдааны клубт явж барилдаанаар хичээлж эхлэв. Ахтайгаа бэлцээр баггүй тэмцээнүүдийн ард гарцгаасан. Тухайн үед миний мөрөөдөл Олимпиад оролцож үзэх байсан. Үнэхээр гоё мөрөөдлүүдийн нэг. Тэгвэл түүх яаж ихэлсэн талаар өнгөрсөн өрөө эргээд нэг очие. Бид хоорондоо маш олон удаа ямар ч цалингүй тулалдцгаа нэг өдөр тэр намайг дийлэн, маргааш нь би түүнийг дийлэн. Бид бүх зүйлээрээ адил. Тэр миний амьдралын цорын ганц бүх зүйлийг надтай тэнцүү хуваадаг хүн. Би түүнийг насан туршдаа л хүндэлнэ. Хинч түүнийг өвтгөж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн тэгэх юм бол бид хамтдаа очиод чанга нь хүртээдэг. Тийм ээ бид цус нэгтэй ахын дүүс. Хэрвээ тэр дийлэгдвэл би очиод түүнийг дийлсэн залууг болгож өгдөг. Тэгээд түүний хариуг авахаас өөр зүйл бодогддгүй байлаа. Чамд сэтгэл зүйн хүч өгдөг чиний амьдралын дурсамж гэж байдаггүй тийм ээ. Энэ зүйл хамгийн гоё нь. Би чамааг авраг болж байгааг харсан тэр мөч. Энэ зүйл надад ирч хүч өгдөг учраа гэртээ ялаад ирэхэд бүгд л хамтдаа тэмдэглэцгээдэг. Би тэр цаг мөчөөс их зүйл сурсан да. Бид сургуулийн завсарлагаанаар олон хүүхдүүдээс холдож байгаа тулааны бэлтгэлээ давтацгаадаг байсан. Илия болон түүний ах тулаанаас сурсан зүйлээ өөрөөсөө сул дорой бие жижигтэй хүүхдүүдийг өдөж дэрлэгдэг байсан. Уваа муутай хүүгүүдийн эсрэг ашигладаг байв. Түүний аав ээж тэднийг гүржид орхиод амьдралаа сайжруулахын эрэхэд Испани улсыг зорьсон. Бүх зүйл хэвийн болоод ирмэгц хүүхдүүдээ Испани улс руу татах зорилготой. Ингээд бяцхан Илия Топурия өөрийн хоёр эгч дүүгийн хамт гэртээ үлдэцгээсэн. Тэр цаг үе миний хувьд үнэхээр хэцүү үе байлаа. Эхлээд нөхөр маань Испани явж, бодлогогүй би араас нь явсан. Тийм ээ 4 хүүхдээ орхиод гадаад орныг зорино гэдэг бол надад боломжгүй зүйл мэт байсан. Гэхдээ сүүлд нь надад ийм шийдвэр гаргахаас өөр сонголт байсангүй. Би бүх хүүхдүүдтэйгээ ярилцаад тийм ээ ээж нь явах ёстой гэдгийг хэлсэн юм. Хэрвээ танд миний бэлтгэсэн тулаанчдын талаарх баримтат кино таалагддаг бол та subscribe товчон дээр дараараа. Энэ таны хувьд ердөө 2 секундын ажил. Харин таны дарсан subscribe товчлуур нь Монголд тулааны спортыг бас хөгжүүлэхийг хичээж байгаа. Энэ сувгийг хөгжүүлэхэд том хувь нэмэр орж байгаа юм шүү гэдгийг та бүхэн бодож үзээрэй. За ингээд бичлэгтээ эргээд орё. Баярлалаа. Ингээд түүний хоёр эгч дүү нараа харж хандах ар гэрийнхээ ажлыг авч явах асар том хариуцлагын эзэн болж хувирлаа. Тиймээ энэ цаг үед үнэхээр хүнд байсан. Би дүү нараа хамгаалж асрах хэрэгтэй болсон. Тэр зүгээршний бяцхан дүү биш. Тэр манай төрсөн анхны эрэгтэй хүүхэд. Миний эгч тухайн үед 12 настай эсвэл түүнээс ч жоохон байсан байж магадгүй. Өглөө босоод цай бэлгэн, гэрээ цэвэрлэн тэгээд сургууль хүргэж өгнө. Хар дарсан зүүчиг амьдрал ихэлсэн 2008 онд Оросууд гүрж улстай дайн зарлав. Оросын сөнөөгч онгоцнууд биднийг ээлж дараалан бөмбөгдөн. Үнэхээр аимшигтай. Ердөө биднээс 14 км зайтай бөмбөг дэлгүрч байсан. Бид өөр тийшээ явах ямар ч аргагүй болсон байлаа. Учир нь бид ямар ч бичиг баримтгүй. Би 30 минут тутамд яах ёстой вэ гэдгээл бодно асууна. Тэнд ус байхгүй, тэнд хоол байхгүй, бас гэрэлж байхгүй. Зөвхөн үхгсэд гудамжинд хөглөрч байсан. Тэр дайны цаг үе болж инхэн хар дарсан зүуд. Хүмүүс зүгээр л илэг бүтэн үлдэхийн тулд бүх боломжтой зүйлүүдийг л хийж байсан. Өнөөдрийн сонингийн мэдэн дээрээс нэгэн эмэгтэй өөрийн охины цогцыг гудамжинд хэвтэж байгааг олж харав. Гүрж усын ерөнхийлөгч Михаил Саакашвили НАТО Оросын эсрэг хийж байгаа дайнд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байв. Тухайн цаг үед Оросууд НАТО-гоос дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг зөв тооцоолсон. Би энэ аимшигтай зүйл хурдан дуусаасаа гэж цаг тутамд бодож хинээс ч юм юунаас ч юм голоо өвдтөлх байдаг байсан. Тэр цаг үед би эр хүн чанга байх ёстой гэдгийг мэдэрсэн. Ердөө 5 өдрийн дотор л ихэд Оросууд гүржийн 2 ч хотыг эзэлж авав. Эзлэгдсэн 2 хот гүрж усын харьяа биш болсон ч гэсэн албан ёсоор Орос улсын харьяанд мөн ороогүй байв. Орос улс үеийн үед хүчирхэг цэрэг аримтай байсаар ирсэн бөгөөд гүрж улсын бүх ихтгэл найдварыг үгүй хийж байлаа. Дайны цаг үе хүн бүртэл аимшигтай зүйлийг мэдрүүлж аз жаргалтай цараг хорон бүрийг тэднээс суулгаалж хүн илүү зүйл хөсөх мөрөөдөх нь бити хэл зөвхөн буун дуу бити гараасаа гэж л залбирна. Би энэ жил 80 настай 80 хүртэл гүржийн иргэн байсан. Одоо тэд намайг Оросын иргэн болгох гэж байна. Энэ цаг үедээ усны тусал мэт адилхан зүйл 6 жилийн дараа Украинд дахин үүссэн юм. Ерөнхийлөгч Путин Кримийг Оросын нутаг дэвсгэр гэж зарласан гэрээнд гарын өсөг зурв. Дайн хэдий дууссан хэдий ч
Гүрж болон Оросын хоорондын хурцадмал байдал үргэлжилсэн хэвээр үржүүд занал хийлийн сүүдэрт байсан хэвээрээ. Ингээд дайн дууссаны дараа аимшигт амьдралын улаан гэрэл унтарч ногоон гэрэл асах мөчөд Ильягийн гэр бүл боломжийг алдалгүй аюулгүй газрыг зорьсон байдаг. Намайг 15 нас хүрмэгц аав ээж минь биднийг Спейн авч ирэх боломжтой болсон юм. Бид тэнд нүүж ирсний дараа бидний эргэн тойронд бэлтгэл хийх боломжтой заал юу ч байгаагүй. Харин нэг удаа ээж минь барилддаг имээр хулгарч ихтэй залууг олж харсан байдаг. Тэр хараад шууд мэдэн шүүдээ учир нь түүний хоёр хүү барилдаач учраас бүгчүүдийн ихэнх нь иймчигтэй байдаг юм. Тэр залуу ээжэд минь чөлөөт бөхөр хичээлдгүй харин жижитсү гэдэг спортыг хичээлдэг туугаа хэлсэн. Тэр залуу жижитсүгийн тамирчин байсан юм билээ. Ингээд Илья Клемент гэх спорт клуб байдгийг олж мэдэв. Тэр клубт Августин болон Хорго гэсэн хоёр эрхэмийн удирдлагын дор бэлтгэл сургуульд явагддаг байлаа. Заал руу анх орсон тэр цагаас эхэлж биеийн спортод шууд дурлсан. Учир нь Августин өөрөөсөө 2 дахин том залуутай тулалдаж ядах юмгүй тэр дорн л ялж байсан. Тэр бидэнтэй зөвхөн хөлөөрөө өрсөлдсөн ч дийлдэг байлаа. Ингээд Алекс болон Илья нар Бразилийн жижитсү спортоор хичээлж ирсэн холимог тулааны спортын суур болж өгсөн юм. Мөн энэ бэлтгэл сургуульд эдгээр залуусын испани хэлний мэдлэгийг сайжруулахад давхар том хичээл болж байлаа. Ингээд би заал руу өдөр бүр очих тусам миний испани хэлний мэдлэг үнэхээр сайжирч байгааг давхар мэдэрсэн юм. Хэд хэдэн амжилттай сонирхогчийн тулааны араас Илья Топурья нэг л мэтгэд мэрэгжлийн тулаан руу гулахад орчив. Тухайн цаг үед хамгийн сайн тулааны заал бол Европ дахь All Star Gym байв. Александр Густавсон тэр жим бэлтгэлээ хийдэг байсан ба Жон Джонсон эсрэг бүсний тулаан хийж байсан удаатай намайг заал руу яваад ороход тэнд Хамза Чимаю байсан. Тэр бүр жимд амьдэрдэг байсан гэж боддоо. Бид тэнд хамт амьдарч эхэлсэн юм. Хүмүүс зааланд ирж бэлтгэлээ хийгээд харьдаг бол би бүр энд амьдэрдэг гэж боддоо. Юутай Хамзат гэх чичээн залуугийн тухай баримтат кино үзхийг хүсвэл доорх description хэсэгт би линкийг нь байршуулсан байгаа. Таны сэтгэлийг хөдөлгөх бас нэг галзуу дугаар байгаа шүү. Та үзхийг хүсвэл линкэн дээр дараад үзээрэй. За ингээд бичлэгтээ эргээд оръё. Миний бэлтгэл хийх гэж очисон эхний өдрөл заалны менежер надтай гэрээ хийх санал тавьсан. Тэгээд Финландд хийх тулааны санал хүртэл тавьсан. Ингээд тулаан хийж явсаар нэг л мэдхэд Топурья 8 ялалтын эзэн болсон байлаа. Уг 8 ялалтын нэгийг нь 2 дугаар үед дуусгасан бол бус бүх ялалтууд нь бүгд 1-р үед дууссан гоц амжилттай яваа залуу. You ain't never ever gonna break it. You can never beat them and they're better than you face it. Thinking that they're giving them, you're not thinking straight, kid. No, they don't give a damn, you got what I'm saying? I'm not fucking playing, I'll give it to you straight, man. There's too many others and you're not that great, man. Stop what you're saying, stop. UFC холбоо шууд тоочлох нь ойлгомжтой шүү дээ. Тэгвэл UFC холбоонд 4 дахь тулаанаа 70 кг-д хийсэн Илья Топурья гайхамшиг гэж юу байдгийг сая хүнд харуулж чадсан юм. Энэ түүний өрсөлдөгч Ильяг толгоонд өшгөлөж унагсан галзуу хүн цохилтоос эхэлтэй. Joy Harbert-ийн эсрэг Илья Топурья тэр бол хамгийн эвгүй хэсэг. Тийм ээ, тэр мэдрэмж үнэхээр амар байсан. Тийм ээ, тэр үнэхээр амар өшгөлсөн. Би түүний хөлийн өшгөлтийг харж хамжаагүй. Энэ зүйл үнэхээр итгэмээргүй хэлсэн. Ер нь маш олон хөгийн зүйлүүд яригдж байлаа. Тийм ээ, тухайн үед хэвлэлийн баг хурлын үед хэцүүхэн маргаанууд болж байсан. Тийм ээ, тэр дундаа пайдыг их залуутаа нэлээд зөрчилдсөн. Тухайн үед бүгд л намайг үзэн ядаж байсан. Би бос зогсоо түн рүү хараад асуудал гараа юу гэсэн. Тэр над руу ойртоод баруун гараараа шууд цогсон. Тухайн үед би түүнийг зөрүүлээд цохихгүй яах вэ гэж өөрөөсөө асуулаа. Тухайн цаг үед өөрийгөө 50 байлгаж толгоогоо хамгаалах шийдвэрийг л гаргасан. Учир нь миний тулаантай 7 хоног байсан. Түүндээ илүү төлөрсөн. Тэр буцаж хойшлоод гар ариутгагч аваад газар саваад л. Тэр энерги шал дэмий новшин зүйл зараад байна. Би мэдэж байна. Жай түүний хүн цохилтоор октагон дотор мөлхүүлэх болно. Тэгээд тэр 66 кг буухаас өөр аргагүй болно. Орцолмол байдал эдгээр залуусын дунд улмал ширүүсч байлаа. Топурьягийн тулааны амьдралын түүхэнд Пади муугуу дүр бүтээсэн байдаг. Тэр миний сайн найзуудын нэгтэй эвгүй маргаан үүсгэсэн. Тэгээд тэр Оросууд эдгээр мангар гүрж ирсийг хүүс тэмдэрсэнд гайхаад ахын алга гэсэн утгатай пост оруулсан. Энэ пост зүгээр л миний цусыг буцалгасан. Учир нь би 2008 онд гүржид амьдарч байсан. Энэ цаг үе бол зүгээр л миний хувьд хар дарсан зүйл байсан. 2020 оны 11 сард UFC холбоонд анхны тулааныг хийсэн Топурья шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан юм. Том холбоон дахь түүний сандрал дүүрэн тулаан байсан байлаа. Гэхдээ 2 дахь тулаанаас эхлээд хуучин хэвэндээ орсон сүртэгч машин 4 тулааныг дараалал
залуу хүн цогцолтоор болон хүчит болдоор дуусгаж 5 дахь тулаанаа Жош Эммити эсрэг хийсэн. Ингээд ялагддаггүй явсан амжилтаараа шууд аваргын бүсийг горилох эрхээ олж авсан юм. Ингээд 66 кг-ийн жинд нэгэнд ноёрхлоо тогтоосон байсан Александр Волконовскигийн эсрэг бүс горилох тулаан хийсэн юм. Oh my goodness. One of the most important, if not the most important victory of your career. You came out guns blazing today. And not just with the stand-up, but finish this fight on the ground. You really sent a message tonight. Би бусад хүүгчиг өглөөний нарнаар ээжийнхээ хоол хийж байгаа дуунаар сэрээд шарсан өндөг үнэртэд нүрэж угаахгүй хоолоо идэхээр очихыг мөрөөддөг байсан. Учир нь бидний амьдрал сайнгүй байсан. Гэхдээ эцэг их минь чадах бүх зүйлээ хийсэн. Энэ л хангалттай. Би тэдэндээ маш их хайртай. Одоо би ээж аавыгаа жинхэнэ жаргах болно. Одоо надад та нараасаа холдохоос өөр айх айц гэж байхгүй. Учир нь дайны цаг үед би өмдөндөө шээсээ алдтал айж байсан бэцэн хүүчин чанга ир болсон. Миний хүүхэд байхдаа мэдэрсэн байсан айдсын хажуу торон дотор өрсөлдөгчтэйгөө нүүр тулах айдас бол асар өчүүхэн зүйл. Би дайныг даван туулсан, би өрсөлдөгчөөд ийсэн, би өөрийгөө ч баггүй олон удаад ийсэн. Тийм ээ надад гэр бүл минь, амьдрал минь энэ бүгдийг зааж сургасан. Би одоо энэ цаг үеийн залуучуудын төлөө болсон аваргуудын нэг. Тийм ээ хэрвээ чи намайг сонсож байгаа бол чамд гэсэн боломж байгаа гэдгийг санаж яваарай залуу маань. Амьдрал бүгдэд нь тэгш сонголт олгодог юм гэдгийг үргэлж санаж яв. Ингээ та бүхэн хөнгөн жинд нэгэнд ноёрхлоо тогтоосон Илья Топурья гэх залуу аваргын тухай гайхалтай баримтат кино хүлээж авлаа. Ингээд дараагийн галзуу баримтат киногаар уулзтлаа. Түр баяртай. Та бүхэн сайхан амраарай. One shot on stage, what you got to play? Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong. Yeah, there's nothing wrong with giving up, moving on. Cause I took your girl to prom, she can't help but sing this song. Comes off till the lights go out, till my legs give out. Can't shut my mouth till the smoke clears out and my high progress. I'ma rip this shit till my bones collapse, till the roof comes off, till the lights go out, till my legs give out. Can't shut my mouth till the smoke clears out and my high progress. I'ma rip this shit till my bones collapse.